За алимд техлүүд химик тэргүүд нэгэн шүлэг бөгөөд тэнцэл буйн ертөнцийн тахилмын тул энд бодисодва тэргүүтэн агуу хүчнүүдийг бээр сайн бүхний хөвлөсөн болоо гэж. За эцсийн хоёр бадгийн үгс нь бол дээд тэр хоёр эс бүрдсэн бүгдэд найруулах бөгөөд мөргөх хийгээд дахиудын бүхэн хөдөлбөр хийгээд орны үзүүлсэн болоо гэж хэлж. За сайн явдлын сүсгийн хүч нугуудаар ялгуулсан бүхнийг мөргөх хийгээд дахиж үлдээ гэдэг тэсэлгүй одоо эс бүрдсэн бүгдийг найруулсан. Тэгээ мөргөх хийгээд дахлуудыг бүхэн хөдөлбөр хийсэн юм. Одоо өдөөх сэтгэл буюу анх бодлыг сэдлийг бол бодож байна гэсэн. За дараагийнх нь шүлэг нь бол хилэнц бүхний намжлах гэж хэлж байгаа. Хилэнцгийг намжлахын одоо гишүүн. За энэ нь бол дива даги жава жижива. За даши шидэн нөмөө ангина людан агдан даши жижэн дива даги жава жижива. Тэдэ танжадаги сасаршаг гэдэг нэг шүлэг байгаа тийм. За хүсэл шунал уур монхын ирэхээр бие хийгээс хил тэгүнжлэн сэтгэлээрч хилэнц нугуудыг юу үлдсэн бүгдийга тэдгээр бүгдийг бие бариадаа тусласан намжилъя гэж. За дачаангу хэмээх тэргүүт нэгэн шүлэг бөгөө шалтгаан 3 хорж үтэж. За бие хил сэтгэл 3 маань за уур монхох тийм хүсэл шунал 3-аар одоо шүтэгдээд өөрчлөн өөрийн үлдсэн бөгөөд тэр нь ч өөрөө бодиттой үлдсэн хийгээд бусдаар үлдгүүлсэн ба бусдын үлдсэн даган болсон. Одоо энэ бүх хилэнцнүүдийг бол бүгд ингэ намжуулъя гэж хэлж. За тэдгээр бүгдийг ер хураасан хэдий бүхий хэмээх. За энэ дээр бол юу гэж байгаа даа тийм ээ. Жичэва дэдэ таньж юу бүхий гэдэг хэдий бүхий гэдэг нэг шүлэг байгаа даа. Хэдий бүхий гэдэг нь юу хэлж яаг нь гэвэл одоо юу үлдсэн тэрний үлдсэн одоо үлдсэн бүх одоо нүгэл хилэнцгийг одоо гимрэг дүрдэн гимшээд хойдыг бох сэтгэлийн одоо тэр бүгдийг оруулж ирж бодоод намчилж байгаа тийм ээ. Тэгэх юм бол одоо урд хийсэн үйлүүд бол аривтгалан тасраад хойш хийх одоо нүгэл хилэнцөөлөс сүүл тасраад за тэгээд бол үнэхээр гим хилэнц нүгэл одоо байхгүй болно ариуснаа гэдгийг гаргаж байгаа. За дараагийнх нь гишүүн бол даган басалцах гишүүн гэж тийм ээ. 10 зүгийн ялгуулсан гэж хэмээх тэргүүт нэгэн шүлэг бөгөө 5 бодгол түүний буйны ач тусыг дурдж баясгалан бясалгах болоо гэж хэлж. За энэ 10 зүгийн ялгуулсан бүхэн хийгээд бурхны хөвгүүд шарваага хийгээд суралцагч үл суралцагч хийгээд амтэн бүхний буян алиндч тэдгээр бүхнийг даган бие бариад баясаа гэж хэлж. 10 зүгийн ялгуулсан бүхэн за тэгээ бурхны хөвгүүд за тэгээ шарваага суралцах үл суралцагч гэдэг ингээд 5 бах тийм ээ. Тэр бүгдийн одоо буян даган баясаж байна гэж хэлж. За номын хөрдийг эргүүлэхэд дуртахын гишүүн алимд 10 зүгийн гэж та чөгжүүж бол гэдгэн өмнөх нь болсон тийм ээ. За ганам чөгжүүж жигдэн дэмэдэг жинчээр өмөрсөн жим мачигны гомбод идэдэг хэмжээлээр хорлол анаа мэдээ горвол гэж хэлж. За хэмээх тэргүүт нэгэн шүлэг бөгөөд 10 зүгийн оронд бодиттой тийм бурхан болж торох үгүй бөгөөд төрүүл үгүй айлтхыг олж өн ис утасны биегч төдий чинээ хавилгаж номыг үзүүлэхэд дуртахулаа гэж. За 10 зүгийн бурхан босодва тийм ээ. Тэр бүгдийг бол бүх оронд бол буйны хурааж тэгээд номын хурдыг одоо эргүүлээчээ тийм ээ. Түүнд одоо номын хурдыг эргүүлэхийг бол айлтгаж дуртахж байгаа бол одоо энэ дуртах гишүүн гэж 7 гишүүн. За дараагийнх нь залбирахын гишүүн гэж нирваныг үзүүлэх. Нянган дадан ганшид дэдэг доогийн фаншин дэвичэр галва шингийн дүлнэд шүгүрийн даги талмааравжир солуржээ гэж. За энэ дээр бол хэмээх тэргүүт нэгэн шүлэг бөгөөд 10 зүгийн оронд гаслангаас нөхцсөн ёсыг үзүүлэхүүдэд амтны тусыг амгалан төрүүлэхийн тулд ордын маш нэрийн тоосны тоолгоос галуу хүртэл гасангаас үлгчин суухад залбирах болоо. За түрүүн одоо 7 гишүүний дээр бол номын хурд эргүүлсэн бол дараа нь гаслангаас бүх нөхцөөч амтны тусыг хийгээч тийм ээ. Галуу хүртэл одоо гаслангаас үлгцөөш гэж одоо дуртаж байгаа бол нирваныг үзүүлэхийн айлтгахын одоо гишүүн. За сүүлийнх нь зорихын гишүүн гэж хэлж байгаа тийм ээ. За мөргөх хийгээд чигцэл бодон жишээ бодон жисүүрэн гүсэн сулаа гіважсаа гэж сутамжид гэж чимбран химик тэргүүт нэгэн шүлэг бөгөө дээрх 6 гишүүний буйнаар үлж жишиж гэсэн үг тийм ээ. Буйныг үндс үүдийг хамаг амтан дугаа юр
нийт болго туусан бодийн шалтгаан хатуу туршлаас зөр бас хизээгүй барагдах болоо. За үнэхээр өөрөөсөө хийсэн буйнаа бол энэ 7 гишүүнээр хийсэн буян болон бус буйнаа бол ингээд зориулчих юм бол бурхан бодисод банаар зориулчих юм бол гэгэрх бүх бурхан бодисод зориулчих юм бол гэгэрх хүртэл буян барагддаг юм. Улам л аривжаад байдаг. Далайн усан дэйсэн шиг аривждаг юм аа гэж хэлдэг баг тийм ээ. За тэгээд энэ бол зорихын гишүүн болж байгаа. За тэр мэд үгсийг тэдгэрийн утгыг мэдэн үлдээ сэтгэлээр бусцар алгасал үгүй алгуур хэр хэмээн үзүүлсэнчлэн үлдээс цоглошгүй буйны зохицыг барих болоо гэж. За тэр мэд бөгөөс мөргөх тохит уртхуй залбирах даган баялцах 5 гэж хэлж байна. За тэгэхээр бол энэ жинис үтэг буюу энэ 7 гишүүнтэй дахлыг бол одоо мөргөл хийгээд тэгээд дахил болонгаа өргөөд ингээ сайхан өргөх юм бол цоглошгүй буян хараадаг юм аа гэж. Хуучин бол өвгдүүд хуучин ламнар бол ингээ сайхан дахил өргөө дахлынхаа дараа бол энэ жинис үтэг хүншдэг бас өлөө хоролд орохоос өмнө тэгээд ингээд суухлаар яг л энэ бэлтгэлийн ном болж байгаа. Өдөр хурал хорно, өглөө хурал хорно гэдэг чинь бол яг л энэ ном буйнаа бясалгал бүтээлээ хийгээд биднээс одоо жөрвийн жөдөг буюу тэр бэлтгэл барилгын одоо 6 ном гэдэг чинь яг байсан юм шиг байна тийм ээ. Одоо ч гэсэн бас чоомнор дахил тавьсны дараа жинс үдэг гэдэг нь бас тэгээд тэр тарин нэдээс дахил одоо арвжуулдаг тарин ариусгадаг тарин нэднээс уншдаг хаа тийм ээ ламнар. Хүмүүс бол бас тэгээд уншаад бас болох юм шиг. За тэгээд тэр дотороос энэ мөргөл дахил айлтгах тийм ээ саяжрахад тавих даган байсах 5 бол буйны хураадаг гэж хэлж байна тийм ээ. За тэгээд шавга намчилгаа гэдэг нь бол яг хилэнцгийг одоо ариусгах. Даган баясах бол нэгэн зөвхөн өөрийн буйныгаа